Монголчуудын Эмдэл радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё яриатаагаар та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 22-ны пүрэв гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Арган болдын ангараг нар арилж байна. За нэвтрүүлгийн хамтран арилгачаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family за мөн Минут бас хамтран арилж байгаа баярлалаа. За тэгэхээр пүрэв гараг болгонд бид нар дурсамжаа хаваалцдаг тийм ээ. За тэгэхээр өнөөдөр ямар сэдвээр дурсамжаа хаваалцах вэ гэхээр автобус нь туулаачилсан минь гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцах нь байна. Тэгэхээр дээр үед автобусанд туулаачилдаг байсан тухай ярих нь байна. За тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд та хаанаас хаа хүртэл туулаачилдаг байсан? Яагаад автобусны мөнгөгүй туулаачлаад байдаг байсан? Автобусны мөнгөөрөө юм аваад идчихдэг байсан юм уу? Эсвэл аав ээж нь автобусны мөнгө өгдөггүй байсан юм уу? За тухайн үед автобусны билет юу н ямар үнэтэй байсан те? За та автобусны кондукторуудыг хэр таньдаг байсан бэ ч гэдэг юм уу? Энэ талаараа ярилцах нь байна. За миний дурсамжинд бол нэг автобусны жолооч тэгээд нэг автобусны кондуктор гэж хоёр бол байна. За нэг нь автобусны жолооч нь болохоор Цинд Аюуш гэдэг байсан шиг санагдаж байна. Бүр ингээд нөгөө тэр автобус нэг юм ногоон заяа. Тэгээ юм бөмбөр заяа. Тэгээд шилэн хүртэл бас нэг тийм ногоондуу туяатай. Тэгээ ингээд нөгөө саятан жолооч гэдэг шиг амар олон юм таван хушуутай тийм мундаг юм жолооч одоо дараханд бол алдартай байсан. За би бол дарахныхаа талаар л хүүхэд нас маань гэхлээр шууд дархан яригдэн штэ. За тэгээд автобусны кондуктор нь болохоор зэрэг нэг тийм шар устай ихч байдаг гэсэн. За тэгээд дараа нь сүлд өөртөө хувийн микротой болоод нөхөртөөгөө ингээд хот дархан хоёрын оронд явдаг гэсэн. Тэр их чинь бол тэр ааш мааш чимхэлт мэмхэлттэй тэгээд тэр хил ам бол зүгээр л алдартай. Угаасаа дарахныхан одоо би нэрийг хэлээд яах вэ? Дарахныхан бүгдээрээ баг мэддэг. Манай үеийнхэн бол бүгд андахгүй сайн мэдж байгаа. За шар үстэй ихч гэдгэлээр тий. Тэгээ угаасаа автобусны кондукторууд чинь нэг юм цэнхэр халааттай, урталтаа нэг жижиг цүнх өөрцөн, тэнгүүтээ ингээд бэлинүүдийнхээ хуруунуудыг ингээд хайчилсан. Тэнгүүд хүүхдийн плед болохоор ийм улаан өнгөтэй 20 мөнгөнийхаа, том хүнийх болохоор нэг хар өнгөтэй ч илүү ямар өнгөтэй ч илүү том хүнийх нь санахгүй нь яадаг вэ? Том хүний плед авдаггүйсэн учраас өөр өнгөтэй тэнгүүтээ тэр нь бүгдээрээ ингээд хуйлцсан. Тэгээ тэднэрийг ингээд гартаа ингээд хийцэн. За мөнгө авлаа. Тэнгүүтээ тэрнээсээ ингээд гараараа плед тасалж өгдөг ийм л байсан. За тэгээд намайг 9-р анги бангад орсон жилээр чи 1996 онд гэсэн үг шүү дээ. 96 онд манай дарханд л авдаг автобус 30 төгрөгөөр явдаг байсан. Хүүхэд 30 төгрөгөөр явдаг байсан. Тэгээд надаа 7 хоногийн 500 төгрөг өгдөг байсан. За тэнгүүд би одоо ирж очих юм би 60 төгрөгөөр автобусанд суух гэдэг шүү дээ. Тэгээд 5 өдрийн ууланд бол 300 төгрөг хэрэгтэй. Тэгтээ надад 500 төгрөг өгдөг байсан. Тэнгүүд би 500 төгрөгөөрөө самар аваад цөмчдөг байсан. Намар шүү дээ. Одоо яг ингээл нэг юм намар яг намрын өдрүүдэд те ингээд тэгээл ангийнхантайгаа нийлээд одоо дархны одоо нөгөө бурхандаа толгой гэж ярьдаг шүү дээ. Тэрийг чинь даваал манах тэр үед шин дарханд гэрмэн болохоор шин дарханд сургууль маань болохоор хуучин дарханд байдаг байсан. Тэгээ өглөөдөө бол мэдээж автобусаараа явна. Тэгээ буцахтаа болохоор зэрэг биржи үүдэн дээр ингээд стакантай тэгээ гүрүүшгтэй барины шилтэй ингээд самрууд ингээд самраа ингээд шуудата самрууд ингээд тавьж байгаа. Тэгээ дэрийг чинь бид нэр ингээд амсаж үзэл тэгэнгүүтээ аваад тэгэл автобусны мөнгөөр самар аваад идсэн чи явах вэ? Тэгээд алах нь штэ. Тэгэл алхдаг байлаа. Яг ийм л хүүхэд нас дурсагдж байна. За хотод ирээд бол угаасаа манай эмигийнх одоо би бас хүүхэд насаа л ярьж байгаа штэ. Яг 220 мянгатад Баянголцчуд бодлоо ажуудлын 25 дугаар байшинд байдаг байсан. Тэгээд Номын сангийн автобусны буудалтаа 3 номерын троллейбусанд суугаад хороолол орно гэдгийг л мэддэг байсан. За ийм л бас нэг 26 номерын улаан автобус явдаг байсан санагдаад байна. Гэтэл ямар ч байсан 3 номерын троллейбусанд л их сууж хороол ордог байсан. Тэгэхээр хороололд одоо бас нэг хамаатных байдаг байсан болов. Ямар ч байсан хороолол тэгээд одоо Төв Номын сан хоёрын хооронд ингэж явдаг байснаа санджээ. За ингээ манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдох эсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм солионыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютудэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтраагаад утсаар яриарай. За эхний сонсогч 8075 дугаартаа сонсогтой холбогдлоо. 8075
Өө тасарчлаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрв та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа автобусанд туулайчилсан гэдэг сэдвээр дурсамжаа хуваалцаж байна. За ингээд пүрэв гараг болгоно бид нэр дурсамжаа хуваалцдаг тийм ээ. За 95 тик-тиктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 тик-тик. Эмжил радио. За тасарчлаа. Манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрв та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 11-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 11. Эмжил радио. Эмжил радио. Сайн байна уу? За радио унтраарай. За сайн байна уу? Сайн байна уу? Та сайн дуртай холбогдлоо. Сэдвээ сонссноо? За сонссоо. За би ярих гэдэг нь би бүр автобус биш вагон туулчихсан ярих гэдэг. За өнөөдөр бол яг сэдвтэйгээ холбоотой юм ярил те. За. Нэг өдөр бас вагон туулаачилсан гэдээ ороод ирэх л бах. Яг тэгэхээр зэрэг оюутан байхад бид нэр угаасаа вагоноор маш их явдаг байсан учраас нэг өдөр тийм галт хэрэгтэй холбоотой дурсамжаа хуваалцсанаа. За холбогдсон баярлалаа танд. За баярлалаа. За маань арайч онгоцонд тулаачилдгүй илгүү дээ. За нэг өдөр галт хэрэгтэй холбоотой дурсамжаа хаваалцнаа. Ерөөсөө уйд ах уу бол яг одоо дархан хот хоёрын хооронд вагоноор л явдаг байсан. За одоо бид нэрээс хагас өдөр төгөл рүү вагоноор явна. Гоё байгаа. Гоё санагдаж байна. Дараагийн сонсогч 95 тик-тиктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 тик-тик. Эмжил радио. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Та сайн уу? За таныг сонсож байна. Нэг дээр нөгөө билет шалгалт гэж явдаг гэсэн шүү дээ. За. Тэгэл автобус билет аваагүй явж байсан чи яг билет шалгалт таарчдаг. За. Тэгэхээр кондуктор гэсэн гоос нэг залуу ихсэх. Найз нь одоо яг ингээ мөнгө болчихлоо. Тэг нэг аргалаад найз явуулчих гэж гоос. Одоо амар харж. За. Тэгээд билет шалгалтнаас болтооч хэлээ. Түүнээс нь билет шалгалт аваа буулгачдаг. Тийм. Автобусандаа гаргаа суулгачдаг. Тэгэл байлгаалаа. Тэгээ ягаад ч юм тэр үед автобусны мөнгө таараад. Тэгээд нэг билет шалгалтнаас юм болтооч хэлээ. За холбогдсонд баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрв та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За пүрэв гараг болгоно бид нэр дурсамжаа хаваалцдаг. Өнөөдөр автобусанд туулаачилсан гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцаж байна. Дараагийн сонсогч 8996-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 8996. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу? Та сайн уу? Аюул сайхан би бүр холбогдох чаддгүй харин сая холбогдчихлаа. За гэртээ сайн уу? Сайн байна уу? За одоо би нэг гоё юм яриад тоо. Нөгөө туулаачилсан тухай яриад байгаа юм тий? Тийм ээ тий. За манай одоогоос бараг 2013 4 жилийн өмнө юм байна да. За манай аав ээжийн 14-р зөвлөгөөс урагш байсан байхгүй юу? За. Тэгээ вагон цугаад ингээд ясаа. Тэгээ манай аав ээжээс нэг бүү мод өрчтэй. Тохойтой мөнгө нэг жоохон тиймэрхүү байсан. Тэгээ нөгөө цагаатайгаа аваад хайр аваад нэг вагон цуухгүй ээжтэй зоёлаа. За. Тэгээ вагон цугаад ингээд яасан чи бүр аав ээжээ бүр мөнгө юу ч байхгүй. Аха. Тэгээд нөгөө мөнгө юу ч байхгүй нөгөө бороод дуулаачилсан талаар ярьж байгаа маа аха. Харин тийм ээ. Тэгээд харин подаж хийж байгаа юм баггүй. Тэгээ манай аав чи мөнгө байхгүй явж яасан гэсэн аав ерөөсөө юу яач яг нөгөө парастыг ороод тэрэ билет шалгаа явахгүй. Тэгэнгүүт нь аав нүдэ анцсан гэж байгаа. Аха та болохоор вагон туулаачилснаа яриад байна. Тий. Хаана автобус. Тийм. Дараа хам юм уу? Тийм, дараа вагонтой холбоотой дурсамжаа хаваалцахаар орж ирээрээ. Холбогдсонд баярлалаа танд. За баярлалаа. За, манайхаа бид нар чинь одоо ингээд нөө сэдвээ маш гоё задалж ярьдаг штэ тий. Тэгэхээр өнөөдөр
бүх тээврийн хэрэгсэл тулаачилсныг яриаггүй. Автобусанд одоо автобустай холбоотой дурсамж хуваалцах гэдэг тийм үү? Тэр үеийн автобус ямар байсан, кондуктор нь яадаг байсан, яагаад тулаачилдаг, одоо билетгүй яваалаад чимгүүлээд идэг байсан. Энэ талаар л ярих гэдэг. За дараа нэг өдөр магадгүй бүгдээрээ хамтдаа вагоны талаарх дурсамжаа хуваалцах нь тийм үү? За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 88 45 та дугаартай сонсогчтой холбоотлоо 88 46 45. За Энжел радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Өдрийн мэнд. Байна. Таныг сонсож байна яриарай. Яа, би нэг юнит ингэж хэлчихгүй. За. Тэгээд 2005 руу яваад байгаа. Би оюутан байсан. Тухайд нь оюутны шар виз карт гэж үүдэг байл шүү дээ. За тэрийг хөлөгддөг надад. За. Автобусны мөнгөөр бид тэршээ аваад чи оюутнууд. Тэгээд манай чи биеийн дамжуулалтын сургууль. Тэгээд би нэг өдөр нэг юм сэдэж болохгүй юу? За. Одоо наа тухайд нь сар ч өнгөнгийн нэг наач наадаг байсан шүү дээ. Тэгэхээр би нэг бэлгэний нэг юу уухнууд өгдөг шүү дээ. Бооцнууд. За тэрнээс нэгийг нааж үзээд. За тэгээд нэг автобусны кондуктор хожигдчихээ. За тэгээд сүүлдээ нэг бэлгэний бүр нэг 45 төгрөгийн юм цогцолцоо. Тэгээд манай ангийнхан ч сар болоо 2000 төгрөгөөр бидээ захиалдаг байсан байхгүй юу? Наад. Манай ангийнхан тэрийг наахаа байдаг. Би зөвхөн тэрийг нааж өгдөг болж хоёроо. Та одоо хэдэн оны юм ярьж байгаа вэ? 2005 оны юм. За. Автобусны шар виз карт гэдэг гэж байсан. Одоо би тийм юмар явж үзэг болохоор сайн мэдэхгүй юм. Би чинь нэг хэрэг юм шүү дээ. За. За. Үндсэндээ бол энэ кондукторд тэгж хуурдаг байлаа. За. Миний бас жижиг бизнес байлаа гэж. Гэтэ энэ одоо энэ болохгүй юм хийгээд байсан байх тий? Болохгүй юм хийж дээ. Яг тухайд энэ дээрээс рүү баахан бандер байдаг. Жилийнхээ мөнгөөр бөөнөр хийж төшөө хад ичдэг байсан байхгүй юу? Тэгээ автобусны мөнгө болчдөг байлаа. За. За холбогцсонд баярлаа. За үеэрээ байх юм аа. Би одоо тэр автобусны тим одоо нөгөө бидний уншуулдаг картнаас өмнө л бас оюутнууд тим виза картаар оюутныхаа картаар явдаг байсан юм. Мада янз тий. За яста мэдгүй энэ тэр үеиг бол. За дахиад 2 дуудлага зэрэг орж ирсэн. За хамтран ажиллагчаа ярьчаад сонсогч авъя да. Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family хамтран ажиллаж байгаа. За 15 дахь жилийнхаа гугтаж байгаа үндэсний тэргүүлэгч импорт борлуулалтын компани OG Family Holding бяцхан өрсийнхаа баярт одоо өдөрт зориулан дараах бэлгийн багцуудаа захиалга авч байгаа. За ийм сэдвчилсэн одоо Barbie, Hello Kitty гэдэг юм сэдвт одоо бэлгийн багцууд нь дуртай баатруудтай нь холбогдсон тоглоом болон амттнаар баялаг баярын уур амьсгал бүрдүүлсэн хамгийн сонирхолтой сонголт авах болно мэдээж. За мөн эрүүл мэндийг эрхэмлдэг хэрэглэгчтэй зориулсан эрүүл бэлгийн багц нь чихрийн агуулмж багтай, тэнцвэртэй, найрлагатай амттнаас бүрдсэн. За ээжүүдийн ихтгэлтэй сонголт болж чадах нь байна. За мөн олон тоогоор бэлэг өгөхөд зориулагдсан 5 төрлийн хямд багц нь за маш хөөрдөм савлгаатай хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг агуулсан юм. Ухаалаг шийдэл болж байгаа. За тэгэхээр та бүхэн захиалгаа пэйжээр нь болон утсаар өгөх боломжтой. За бэлгийн багцуудын давуу тал гэх юм бол мэдээж одоо хугацаа уртцагч агуулаагүй. За эднийч одоо угаасаа ингээд импортоор оруулж ирээд маш 15 жил өнгөрөөсөн учраас бүх оруулж ирж байгаа одоо бүтээгдэхүүнийхаа сав баглаа боодлыг хүртэл одоо лабораторийн шинжилгээ хийлгсэн байдаг гэдгээрээ маш давуу талтай. За өнгө оруулагч ашиглаагүй, чихрийн агуулмж багтай, үйлдвэрлэгчээс аль биесны эрхтэй импортлж оруулж ирдэг. За энэ дээр бүр өөрийнхөө одоо ингээд шошгыг хүртэл наалахж оруулж ирдэг тий. За та хаашаач орсон OG гэдэг ийм өөрийнх нь ийм лого байгаа. За шинжилгээний бичигтэй, өнгө үзэмж сайтай, чанартай юм бүтээгдэхүүнүүд байдаг. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 85 21 12 8888 42 3 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээ OG Family гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн уриатаагаар хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 8063 та дугаартаа сонсогчтой холбоотлоо 8063. Энжел радио. Байна. За өдрийн мэнд. За сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Сэдвээ сонссноо та? Сонссон. За таныг сонсож байна.
За би нэг 89 он байсан баха. Энэ нөгөө манай хороолд байдаг гэсэн. Тэгээ нөгөө тарилбусанд яана л да. За. Туулаачлна. За. Тэр үед чинь нөгөө нэг кондуктор гэж байдаг уу? Нөгөө нэг ийм сонин төмөр юмруу так гэж цаалдаг тий. За. Тий. Тэгээд нөгөө чинь нөгөө 8 номерын тарилбус гэдэг хорооллоос офицер хүртэл явдаг байсан баха. За. Тэгээд тэнд суудсан явж ирсэн. Тэгсэн чи яг нөгөө эхнэлхсийн тэнд юу н гардаг байхгүй юу? Бид нар мэддэг шалгалт. Тэгээд ангийнхаа 4-5 нөхдүүдтэй явж ирсэн. Тэгэл яг нөгөө юунд тарилбусны чинь цаглаггүйт нь л да. Тэгээд яасан чи баригдлаа бидэд. За. Баригдсан чи манай нэг нөхрөл мөнгө өгнө гэж тэгсэн байхгүй л гэл гөрийгээд ийсэн. Тэгсэн чинь байхгүй нөгөө чи бид нар чи ингээл нөгөө хүүхэд юм чи дими тэнэл явж байгаа өлсөөл мөнгө байна нэг нэгнээс мөнгө асуугаал гэж чи гаргаж ирдэг ба. Тэгсэн чинь нөгөө чи байхгүй юун дээр билет шалгалтын дээр гараад нөгөө нь хамаг мөнгө гараад хамаг мөнгө назаалтаад тэгээ нөгөө чинь торгоод. За. Тэнгүүтлээ бид нар нөгөө чинь өөртөө бас торгоод. За. Бүр хөгийн юмсан гэж дуудаж гонөглөөж уйлуулад сүүлд нь гутлын авч зүхтаагаад хөл нүцгэн гэрт нь хариулаад тийм л юм болж илаа. Тэгээд танай нэвтрүүлэг бас их гоё янзын сэдвэр ингээд гоё дурсамж сэргээд сэдрээдэг баярлалдаг шүү. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. За манай шууд периодаас 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсээр холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа автобус нь туулаач гэсэн гэдэг сэдвээр дурсамжаа олцож байна. За мина ингэнэ 4-р ангиас эхлээд автобусны мөнгө төлдөг болсон штэ. Үеийнхнээсээ би ирхүү өндөр болохоор наа хүүхэд гэж итгэдэггүй байсан. Би чи өстой сайхан чимхүүлдэг байлаа штэ гинэ. Хөлгийдээ. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 88 текст дугаартаа сонсогдол холбогдлоо. 88 текст. Амжилт радио. Зөөсөн мэнэ. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. Яа. Би нэг дурсамж одоо юу гэх баачи та. За. Нэг 95 онд. За. Сэргээс хатагдаж ирээд. Тэгээ нэг шиг нөгөө тухайн үед нөгөө малгайгаа өмсөө явчихдаг. Энгийн хувцастай. За. Тэгээд нэг хэсэг явдаг байсан. Тэгээд нэг манай гэрч. Сэргээс мөнгө авдаг юм уу? Сэргээс мөнгө авдаг байсан тухайд. За. Мэдмээр юм байна. За. Тэгээд нөгөө бид нар ч нөгөө хатагдчихсан энгийн хувцастай явна шүү дээ. Тэгээд нөгөө сэрэг малгайгаа тавьдаг. Тэгээ нөгөө манай гэрч баян шунд байдаг болсон багтаа юм. Сүүлдээ нэг кондуктор таньдаг болчихсон. Чи одоо над малгайгаа баялдаг. Тэгдэг байж лээ. За. Их чимхүүлд явдаг байсан да. За. Холбогдсонд баярлаа. За баярлалаа. За. Цэрэг малгайгаа өмсөд тулаачилдаг байсан гэж байна. За, манай шууд периодаас 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Дараагийн сонсогч 84-т дугаартаас холбогдлоо. 84. Амжилт радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. За, таныг сонсож байна. Би одоо 95 6 оны үед бас хүүхэд байсан. Тэгээ нөгөө пиледэг нөгөө ингээд цоолдог байсан үе. За. Тэгээд нөгөө пилет авахгүй цоолуулаагүй. Тэгсэн чинь нэг хоёр ах орж ирээд нөгөө пилет шаардгаад тэгээ байхгүй. Намайг амар ингээд цанцнаас нь зулгаагаад ингээд. Тэгээ болгоцсон. За. Өөрөөс туг тагаал болчихлаа. За. Дараагийн автобусыг ингээд цогцоогоод нөгөө дахиад шатах гэж байгаа байхгүй замдэр. Чамд одоо пилет авах мөнгө байна уу? Байхгүй гэд. Би ингээ ойлгох гад тэгээд нөөцөө чи одоо би 14 тавтаа л өгчээсэн. Тэгсэн чинь за зогсчээ гэд. Дараагийн автобус руу ороод дахиад пилет шалгаад яс намайг ороод ир. Тэгээд орлоо.
жаалаач тэгээ манай дуу байгаа юм. Зүгээр суулгаа явуулчих. Тэгээд намайг тэг автобус дээр ороод үлдээж за энд ингээ суугаа яв гэдэг өөрөө буугаа явсан. Тэр айгу хөөрхөн тийм сайхан тагтаарс тэр намайг буулгаснаа дараагийн автобусанд өнгөө суулгаа явуулчихлаа. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бас тэгээд нөө дүүшгээ хөөхт ингээ хөрхи үнэнгээ хэлээд мөнгө байхгүй гэдгээр өрөвдсөн байх л та тий. За манай шууд периодоос 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утгаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа автобус нь туулаачилсан гэдэг сэдвээр дурсамжаа олцож байна. Дараагийн сонсогч 9982 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 82. Эмбэл радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За. Радиогоо унтраач чадахгүй одоо давхар сонсохдод айгүй төвхтэй. За яриарай. За. 2002 онд юм аа. За. Энэ нэг автобусанд нөгөө тэр өглөө нөгөө абортанд орчоод за. Төмөр замын эмгэгт абортанд орчоод гэрмэн дамбад идэг гэсэн. Тэгээд нэг өгч байгаа амтээс ингээд амар хамаг бие өвдсөн ингээд ойлгоход хамаг бие өвдсөн амар хэцүү байдлаар явж байна. Тэгээд нэг плед шалгах гаднаас орж ирээд би болохоор тэр үед плед 200 төгрөг гэсэн. Би 200 төгрөгийн плед авчаад нөгөө тортой юмрог нөгөө плед ингээд хаашин хамаагүй ингээд шийдэхгүй нэг бие өвдөжсэн болохоор тэгээд нөгөө плед шалгах гаднаас бууж ирээд гаднаас намайг ингээд плед шалсан. Би ингээд пледээ олдгоо. Тэг би өвдөөд идэг бүр унах гэдэг ингээд нөгөө абортанд орсон ямар хэцүү байсан гэж. Тэгээд намайг ингээд чирээд буулгацсан нөгөө би нөгөө сандарсандаа нөгөө пледээ хайгаад олохгүй торлого ингээд хаасан ч хамаагүй шийдсэн байсан болохоор. Тэгээд намайг тэр хүн татаж тэгээ би бүр шарандаа бүр гистэй хараад өдөржингөө уйлжсэн тэр дурсамж санаад ороод. Уул нь бол билетээ авсан уу? Авсан. Аач олохгүй байдаг. Би өвдсөн тэгээд амар хэцүү байдлаар явж исэн болохоор. Тэгээд тэрнээсээ болоод нэг билетээ олж чадахгүй. Тэгээ яаж гэртээ харьсан? Алхсан юм уу? Тэгээд нөгөө зам дээр ингээд нөгөө хүүхдийн зуумуугийн тэр хайрл болж исэн юм аа. Тэгээд дараачийн автобусанд суугаад тэгээд ёо нэр өдөржингөө уйлаад шарандаа тэгж хөвчжсэн. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Менопос хамтран ажиллаж байгаа. За Альч банкны пос хэрэгэлдэг бизнес эрхлэгч посын орлогоороо барьцаагүй, шимтгэлгүй, шуурхай зээлийг газар дээр нь шийдвэл авах боломжтой. За одоо бид нар пос машиныг зүгээр л нэг карт татуулж уншдаг машин гэж ойлгодог байсан бол одоо та энэчнээс зээл авч болох нь пос машинаараа. За дахиад баримт чинь давхар хэвлэгдээд гараад ирдэг болсон. Ийм гоё машин гараад ирсэн байгаа шүү. За 30 сая төгрөг хүртэлх барьцаагүй, шимтгэлгүй, шуурхай, эргэн төлөлтийн таатай нөхцөлтэй зээлийг газар дээр нь шийдвэл авах боломжтой. За тэгэхээр тань танилцуулж байгаа энэ пос нь одоо Менопос брендийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж юм аа. Тэгэхээр давуу тал нь харилцагч руу харсан ийм жижиг дэлгэцтэй учраас тэр дэлгэцээр QR оншуулах. Одоо өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч ороод ирлээ гэхэд та одоо нөгөө харилцагч нь QR гараад ирэнгүүт тэрийг бас уншуулчих болох нь шүү дээ үйлчлүүлэгч чинь тийм үү. Мөнгөн дүнгээ харах боломжтой кассын машин шиг гэсэн үг байна шүү. Пос мөртлөө. За тэгвэл энэ босыг эхний ээлжийн худалдаа авагчдад хүүгүү лизингээр төлөх боломжтой болгосон байгаа. За өдрийн ерөөсөө 15,000 төгрөгөөр 40 хоног төлөөл өөрийн болгох боломжтой гэсэн үг. За ингээд яасан байх нь бизнесийн орлогоо пос төхөөрөмжөөр авдаг бизнес эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдээс энийг сонссон байх гэдэгт итгэлтэй байна. За тэгээд та илүү хөрөнгө мэдээллийн 9995 86 73 гэдэг утсаар холбогдоод аваарай. 9995 86 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Менопос хамтран аялагч байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 80 70 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 80 70. Татарсан. Манай шууд эфириотоос 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа автобус нь туулаачилсан гэдэг сэдвээр дурсамжаа олцож байна. За 90-15 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99-15. Эмжил радио байна уу?
байна уу? Байна. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. Сэдвээ сонссноо хөө? Сонссон. За таныг сонсож байна. За тий хэдэн онд жилээ гэсэн нэг 9 он билүү дээ 2009 онд анх удаа ихцтэйгээ хамт нөгөө хужиртын нөгөө нэг сувлал байдаг да. За тийшгээ явах гад. Тэгээ биток эднэр авчаал. За яаж явдیں۔ Гэдгсэн чи драгоноос ингээд суучдаг юм а очиж суучдаг өглөө 8:30-аас автобус нь хөдөлтий ингээд тэгэхгүй юу. Тэгэхээр за гэж тэгэл ерөөсөө шууд тэр явдаг өглөө нь очиод 8:30-д очиод хужирт гэдэг автобусанд суусан чил хоёр туулаа муулаа гэж яриадсэн. Тэгэл тухайн үед тэрийг нэг анзаарахгүй тэгэл билет нь хэд гэлээ мэлээ гэж мөнгө төгрөгийг хүчээл ингээд байжсэн чинь. Тэгээ азар яг хоёр суудал байж таарад орон нутгийн автобус болохоор тий. Тэгэл нэг тийм асуудал олоогүй тэгэл хоёр үлдсэн суудал дээр нь битээр суугаад тэгэл очсон байхгүй юу. Тэгээд юу яасан чинь дараа нь яриад байсан чинь манайх хоёулаа тэр яриад байсан хоёр туулаа нээсэн биш тэгээд яасан гэдгсэн чинь яг тэр нөө орон нутгийн автобусыг нөгөө урдчилж захиалга одоо нөгөө билет эдэр авдгийн байна. За. Тий. Тэрийг одоо мэдэхгүй тэгэл нөгөө шууд очиж суучдаг гэхээр шууд очиж суугаад байжсэн чинь хоёр туулаа муулаа гэж яриад тахаар хойдож одоо нэг анзаарахгүй тэгэл одоо зүгээр туулаа яриад байгаа мó туулаа тассан хүмүүс бас байгаа юм болов ухааны болол айгуу даг сууд мөнгө бэлэн мөнгө өгсөн болохоор даг суугаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь бид хоёр туулаа байсан байлээ шүү. Тэгээ сүүл манай их надад тэгж хэлсэн. Айгуу эндээтэй. Өөртөө туулаасноо ч мэдэхгүй сууж явах уу да. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Мина ингэнэ манай ээжийн дүүгийг толгойттой дэгсэн шар аднаас толгойт руу явхад 2 автобус дамждаг байлаа. Тэгэл хүмүүсийн араар кондуктороос нуугдаал орно, хаяа баригдаал хөөгдөөл буун, хаяа чимхүүлэн заримдаа 3 дамжиж очдөг байсан гинэ. За 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 80 70-та дугаартаа сонсортой холбогдлоо. 80 70. Амжилт радио. Өдрийн мэнд баяраа. За өдрийн мэнд. За, басаад үг юм яриад. За. Энэ 3 билүү 4 дөрөв үст байхдаа 7 буудалд 10 жилийн төгсөлтийнхантайгаа очиж нэг найз ангийнхаа хүүхдэнд очиж айлтаад. Тэгээ нөө хөөрөд хамаг мөнгө өрчихгүй. За. Тэгээ маргааш өглөө нь босч явж байгаа гудамжтайг нь үзвэл бас нэг хоёр нь одоо өвгөнтэй гэх юм уу да тийм хоёр хүнтэй таарад нөгөө хоёртой барилж аваад зодтолтоод. За. Тэгээ өөрөө нагаар нөтөлсөн. Тэгээ хувцсанд бүр үргэлсэн амар. Ихтэй яаж гүсэн гэсэн чинь нэг шороо байгаа юм чинь. Тэгээд автосан суучдаг байхгүй. Тэгээд өөрөө мөнгөгүй мэдгүй суучиж байгаа юм. Тэгээд 7 бодос ямар даалгалт байна. Манай гэр чинь нэг камераад ажиллаж байсан юм чинь. Тэгээ уул нь нөгөө хүрд компанидэр буучих болчих гээд байгаа юм. Тэгээ явж байсан чинь кондуктор намайг өрөөсөө яг арай чимэхгүй гоо тэгэл үгүй муугаар хэлж байгаа юм чинь уусаа. Тэгээд дүүрэх газар доош хараа суугаад байдаг. Тэгээд явж яг 17 градус ирэхээр за эндээс алхах юм билүү гэдгсэн чинь арай хол юмсан санагдаад болдгоо. Тэгээд амхандаа бас нөгөө 32-ын тойрог 9 дугаар аваад чинь тандик хоолнд тоолохоор ичээд. Гүрээдэг болоод гүрээс чинь 32-ын яг тойрог дээр нөгөө билет шалгаж барилчилдаг хүмүүстэй таарчдаг. За. Бараг ганц удаа юу аасан чинь тэг нөгөө мөнгөгүй суусан яг тэн дээр нь таарад. Тэгсэн чинь нөгөө тэр билет үзэж байгаа хүмүүс чинь угаасаа билет авах юм бол за буугаа тэр автобус руу ороод дахиад нөгөө автобус руу суулгах чинь. Тэр автобус дотор нь яг жиг нөө манай ангийнхэн дүрээрээ сууж байгаа. Ирчиг болтгоор айгу осолтой юм лээ. Тэр нөгөө нэг бас яг тухайн үед мөнгөгүй таарсан гайгүй цэвэрхэн хүмүүс болохоор явуулчихж байгаа юм. За. Жон загинж байгаа. Тэгсэн тэгээд нөгөө өвөг царайтай нөхдүүд чинь юунд ажиллаж сумбатагт ажиллаад. За. Тэгээд 2 цагт ерөөсөө за эрүүл жилхүү явах уу ингээд юу авах уу гэж юм чинь. Зам талбай зөвлөх хүн зэрэгэд. Тэгээд зам талбай зөвлөлтөөр нь буугаа. Тэгээд зам талбай зөвлөлтөөр офшор байдаг чирээ. Нөгөө харгалжсэн цагдаа нармаа доотлоо ингээд залуу байж таардаг. За. Тэгээд ирчиндгүй чи юу вэ гэдэг тэргүй би одоо ингээд хэлсэн гэдэг чинь. Татаад болчихж байгаа юм чинь тэгээд. Чи одоо яаш автобус тэр үеч автобус 100 төгрөг явдаг байсан. 100 бодохгүйсэн үгээд тэргүй би гайгүй мод гүргээ ганц удаа суусан чинь ингэжлээ гэдэг чинь. Тэгээд би надаас хүү сууж байгаа. Тэгээд цамаа ажиллах бордод яг өвгөн царайтай сууж байгаа. Тэгээд хараа юм. Яар бүтлэн бүгсөөр хэрэгцсэн юм бэ.
юу яг юм нэг давхтаад болдгоо нэг тийм өдөр таардаг шүү дээ. Йоо. За. За холбогдсонд баярлалаа. Тэрнээс өшөө нэр дахиж хитцээч тэгээгүй үстэй. Автобусанд туулаачлаагүй үстэй. Бараг юу яаж байгаа амьдралдаа ямар ч төрлийн одоо тэр үйлээс анх удаа л ерөөсө мөнгөгүй сууж байгаа тэр байхгүй юу? Тэнд тэр байранд тарчиж байгаа юм. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ажилд намжлаа. За. Йоо, илэг аваач. Шилдэг туулаач юм байна гинэ. За, манай шууд периодоос 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа автобусанд туулаачилсан гэдэг сэдвээр дурсамжаа олцож байна. Дараагийн сонсогч 8820 дугаартаас уулзалтаа холбогдлоо. 8820. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн дүр толбогдлоо. За таныг сонсож байна. За тийм хөвгөл инээдэл юм яриад авшиг байна. Энэ 88 онд бас юм яриа да. За. Оюутан байсан. Би одоо 5 сар үдээсэн юм. Инструмент бууцсан 7-8 удаа нийлээд. За. Юу бамбус капероос пүүрч хийдэг гэж. За. Тэгээд нөгөө цоолдог байсан. Аа. Тэгээд 7-8 удаа юугаа бүх хүлээдэд авахулж байгаа. Яг цоолохгүй. Цоолол дарт нөгөө автобусыг тоомшиг таарад. За. Тэгсэн нөгөө доор нөгөө сонио өсөж явсныг хатан тоод өгсөж тэрийн тоогоос ялгадаад. Хүүдээ яана. За. Тэгсэн чинь яаж чад маа нэг нэрийг хэлээд авсан өөр ангаа бас нэг хүүхэд байсан. За. Замдаа бичээ авч ичээс нөгөө чи инээд алт нөгөө бичээнээрээ нөгөө өгсөн чинь бүр дээрээс нь цоргиад нулимаад. Яана. Тэгээ бөө юм болоод автобусын дотор чинь тэгжэл нөгөө билээ чаддаг болсод норж ирээд сүүлдээ тэр нөгөө сухат дүргийн цагтаа тэр чинь нөгөө сухат өрөө гэж үстэй. Бүр тийш наваач удаа бид ч бүр баалгасан шүү дээ. Тэгээд хүн сүүлдээ хүний 5 мянган төгрөг 5-500 төгрөг торгуулаад нэг юм сарж ирсэн. Аха. Нөгөө өвөд хэлээд өвөө ойлгохгүй намайг зоосон. Тэгээд эзэн намайг нулимсан гэж. Жааваса. Яг инээд алдаад амраад дөрөв бичиж ийцэн тэргүүрээ нулимаад байна. За. Автоматроос өгсөн цагнаа тийм үг юм болж байна. За, холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Ингэнэ автобус гиснээс манай байранд кондуктор эдэг нэх олон хүүтэй ах эгч байдаг байсан. Тэгэл хичээлдээ явхад тэр эгчтэй таарахад огт мөнгө авдаггүй бэрээ олгоноо л гэдэг байсан тухайн үед их хичдэг байжээ. Байрны бид нар жимсэнд аав ээжээс зөвшөөрөл авч явдаг байсан. Их сайхан зан айсаатай ах эгч байсан. Би ядж байхад хоёр эгчтэй кондуктор эгч яагаад охин хүүхдэд тэгж их хайртай байсныг ойлгосон штэ том болоод. Тэгээд манай байрныхан тэгээд ч манай байрныхан яасан ч уртын дундуур нь ячил чат орж ирээд их юм аа. Тэгээд ч манай байрныхан яасан бэлээ. За манайхан өөртөө гүцээгээд уншчих. За дараагийн сонсогч 88 82 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 82. Эмжил радио. Би яана. Бэн за сайн байна уу? Та сайн холбогдлоо. Таныг сонсож байна. Би бас нэг сан хэл цаашаа чи ичмээ хиташиг гэдэм нэрхтал. За та уцаа спикер дээр нь тавьсан байгаа бол спикерээ болиулчихаа хөө. За. Би машинтаа дахин явж байгаа нэг автобусны карт боллоо. За. Тэгэл яг тэр үед маргааш нь яг ажилдаа явхуулаад бас дугаар гардаг өдөр дараал нөгөө картаа уншуулдаг батар болоо. Автобусанд л. За. Хүмүүс их автобус л 2-3 эмээ өнөр сууцсан. Нөгөө картаа тассан чи ахмад настай гэлээ. За. Та бол хэд орчим насны төлөөлөлөө? Би 30 Аа за. За тэгээ яасан чи нөгөө нэг бүгд наад юм сэрхий карт юм бол. Тэгээ яаж байгаа бид 2-3 данжиж ажилд очдог байгаа. Тэгээ дараагийн автобус дахиад суулаад бас яаж байгаа том багтаа тэгээ нөгөө өвөө эмээнэр суусан бас яд нэг оюутнууд маяг дахиад дарлаа. Нөгөө автобусны жолооч загнала. Тоодо хэдэн настай болж ахмад бас ингэж. Ингээд уучлаад энийг яргацна за яшиг уучлаарай гэж хэлээд буул. За. Тэгээд нөгөө автобусныхаа би картыг очоод солиулах гэх нэг автобусны
буудалтай нөгөө картмастыг цэнгэлээд гихснээс асуул. За. Энэ картыг одоо би яах вэ? Өндөр насны гээд ичээд явж чаддгүй гэх. Одоо та наа карт нэг бол хураалга, нэг бол ахмад насныгийнхаа юу нугасаа хаагдчих юм аа л. За гэж. Тэгээ буцаа явах гэсэн яаж байгаа юм нэг төрөвч байхаа гараад. Дараагийн автобусанд уусан чинь автобусны мөнгөө дахиад хөөгөө карта давж явж нэг нэг нөгөөтэй чихэдэж тэгж явж байлаа. Одоо ч гэсэн та 30-аад насны төлөөлөл юм уу? Одоо л 40. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За дараа одоо сонсогч бол авахгүй. Одоо сонсогч авахгүй. Одоо сэтгэлүүдээс уншиж өгч байгаа. Тэгээд нэвтрүүлгээ дуусгая. За манай Мегас хөөхөн бичиж чинь Мега ингэнэ. Мега ч манай Мега ч одоо метр 70 штэ. Сайхан өндөр гоё би мэгтэй штэ гэсэн чинь намайг өндөр болохоор кондуктор эгч нар дандаа том хүнийхээр мөнгө авдаг байсан. Шодрог ёс гинэ. Тэгээ би аль болох суудлал олж шигдэж суудаг байсан гинэ хөөх штэ. За нэргүй өнхтөр өвөөгийнхөө үнэмлэхээр үзүүлж яваад баригдаад чи дайнд явсан юм уу гэд гинэ. Йоо, сайны нөгөө нэг ахмад настан гэдэгтэй адилхан юм болсон байна шүү дээ, тий. Хүүхэд байхад найз охинтойгоо мөнгөөрөө гоё юм авч ичээл автобусанд туулаажилдаг байлаа да гэд наран цэцэг Максар битсэн байна. За Викторчик колlegч би жижиг овор багтаад хоёр хүүхдээ төрүүлчихэд хүүхчиг уцлаад автобусанд туулаачилдаг байсан шүү дээ. Кондуктор тэр жахаа охоо урагшаа яваад өг гэд намайг алгасдаг байсан гинэ. За зүгээр аваар. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 22-ны Пүрэв гарагийн та сайн нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family за мөн Menopause хамтран ажиллалаа баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонссны дараа үдийн хачир нэвтрүүлэг хашинхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3